Хуучин тан төрийн төвөгдөх Бейдэгийн шаштар. Түрэг төрийн үе байсан бол одоо Уйгар төрийн үеийг яаж үгүйснэ та бүхэндээ хэлье. Шивэ манай тан улсад 9 аймагтай бөлгөө. Давааны баруунтах шивэ, уулын арын шивэ, шар толгойт шивэ, их шивэ, баг шивэ, повоо шивэ, нибэ шивэ, тимэ шивэ гэж бий. Өнөөгийн шивэгээс хамгийн баруунтаа Уйгартай хилэлдэг нь Усуугүй аймаг болно. Их уулын араар их шивэ аймаг бий. Аймаг нь Ванжан голыг түшин нутаглана. Тэр голын их нь төргийн зүүн хойших хил болох Жуглан нуураас эхлэнэ. Мугуурч тахирлан зүүн тийш урсаж шивэгийн хил дамжин зүүн тийш ахиад Мингүү шивэгийн хойгоор Лоозо шивэгийн өмнөр өнгөрөн зүүн тэрш урсаар Нага гол Хуухан голтой нийлнэ гэж байна. За энэ хэсэгт анхаарах зүйл бол нэгт энэ чи Уйгар гэж харж байна тий. Уйгар төрийн үед шивэн тан улсын хур болцсон байна. Түрэг төрийн үед бол шивэн түрэг төрийн хур байсан бол Уйгар төрийн үед бол тан улсын хур болсон байна. За газар зүүн барьцлын хувьд бол юм байна. Өнөөгийн шимгээс хамгийн баруунтаа Уйгарын Усуугүй аймаг болно. Энэ Жуулун нуурны баруун байна гэж. За энийг би тайлбарлая. Энд чинь юу гэсэн гэхээр бол Жуулун нуурын баруунд байна гэдэг маань бол энэ бол Хөлн нуурын баруунд ороод ирсэн байна энэ. Энэ нутаг бол Бэлчээрийн мал аж ахуйн нутаг. Дээр нь зэй голын энэ байхад бол энэ бол Бэлчээрийн мал аж ахуйн нутаг биш. Цөөхөн гэдэг адууга хүрээ тижээж гахаа нохоо хаш тижээдэг. Ягаад гэхээр амуу их ургадаг. Амууч шар будаа зутангаар тэднүүсийг тижээдэг байсан байна гэдгийг гарч иж байгаа. За Хөлн нуур. За Хөлн нуураас ихэ авж байгаа нь бол энэ эргүүнэ гол байгаа. За эргүүнэ гол тахирч мөхрлаад Монью шивэгийн хойгоор урснаа гэж байгаа юм чи. За энэ ч бол түүхэндээ хамгийн анх удаа Монгол гэдэг нэрний энэ ч гарсан Монью шивэ гэж гарсан байгаа. Үүнийг бол Зөвлөлт холбоот улсын эрдэмтэд энийг л Монгол гэдэг нь бол Ализенэ баталсан өнөөгийн Оросын холбооны улсын шинжилгээ ухааны ийм байр суурийг эзэлдэг. За бүгд найрамдах Хятад улсын шинжилгээ ухааны акт ийм байр суурийг эзэлдэг. Мөн Сэргэлэн International Expedition их сурвалжаар үүнийг бол яахааргүй Монголын их энэ бол Монью шивэ гэдгийг баталж чаднаа. Гэхдээ энэ удаа бид нар өөрийнхөө судалгааг та бүхэнд дэлгэхгүй хожим дэлгэн. За цаашлуулъя. Эргүүнэ мөрний талаар бас хэдэн үг хэлмээр байх юм. Энэ нутгийн иргэд нь бол эргүүнэ гэхгүй тэ өргөн гэдэг юм. Өргөн гол гэдэг юм. Энэ бол 100-100 өргөн гол. За энэ Монью шивэгийн хойгоор усах өргүүнэ гол. За өргүүнэ гол руу ажид дураагүй гигэн гол гэж сутгадаг. Гигэн гол дээр бол жамуух гүрхан болсон. За ийм баримт байгаа. За ингээд нэгэнт одоо эргүүнэгийн тухай ярьсан бол судрын чуулганыг сөхий Рашидын тийм үү. За яг тэгэхээр хожим энэ үйлийг бол Рашид судрын чуулган номдоо яаж бичснийг та бүхэндээ хүргье. Добон баян алангуй хоёроос урд эргүүнэ гүн рүү очино нугас хяад оргууд байна гэж. Тэгэхээр энэ одоо эргүүнэ гүнд очисон гэдэг нь бол энэ Уйгар төрийн үед байна гэдэг нь бол их сурвалжийн хоорондоо мөргөж байна. За Рашид бол бэлэг энэнч гэх мэт олон үгний тайлбарыг буруу хийсэн байдаг тий. Энэ тухай бид бичиж байсан. За эргүүнэ гэдэг нь өргөн тий. Энэ бол 100-100 харин гүн гэдэг нь гүнзгий гэдгийг гүн байж болно. Тэгээ эргүүнэ гүн гэдэг нь бол өргөн гүн гэсэн үг. Хэн юу бичсэн бэ гэхээр эргүүнэ гэдэг нь бол хавцал,
гүн уулын авцал гүн гэдэг нь бол энэ уулын налуу гэж Рашид тайлбарсан. За Рашидын тайлбарт хариу хэлэхэд бол хизээч уулаар уулын нэрээр усыг нэрлэдэггүй. Усны нэр уулын нэр хоорондоо хашилдаг юм аа. За ингээд дараагийн их сурвалж руу орцгоё.